고개 나다가 울지 마고요. 울지 마고요. Ямар самбар сууж байгаа лээ. За, ийм самбар босох гээд. Манайх. За тэгээд дээр нь 2 самраад байрлуулах ажлаа маш сайн хийсэн. Тэгээд энэ самар байрлуулах ажил тусалж маш сайн хийсэн. Болор Эрдэнэ Пүрвэ хоёртоо маш их баярлалаа. Од манд гуравтаа маш их баярлалаа. За тэгээд бүгдөөрэнд нь хогоо сайн төвсөн бас. Тэгээ овооны хогийг бол одоо үлдсэн хүмүүсүүд нь маш сайн цэвэрлсэн байгаа. Маш цэмцээсэн сайхан цэвэрхэн овоо болоод үлдсэн байгаа. За тэгээд одоо бол өнөөдрийн хувьд бол бид нар маргааш нөгөөдрийн маргааш гэсэн 3 өдрийнхөө эхний маргааш яах вэ гэдэг ийм ажиллагаа ярих гэж байна. Нөгөө багжнууд хүлээлтсэн. Багжнуудаа шалгуулна. За юу. Хувцас сэргэлээ шалгуулна. Ийм ажлыг 9:30-ийн хооронд 8:30-аас 9:30-ийн хооронд хийнэ. За юу. За энэ ажлыг хийх 3 хүний бүрэлдэхүүнтэй байгаа. Энд болохоор Эрдэнэ дотох
Олон улсын хэмжээний мастер Батманлай. Тэгээд Тэмүүжин орж байгаа энэ дотор. Хамтдаа алхацгааг энэ Тэмүүжин. За тэг хайгаалт энэ гурав энэ ажлыг та нарт хийн заяа. За тэгээд үнэхээр хүн хүчний тусалцаа хэрэгтэй бол өшөө нэмээд баска энд байна уу? Байхгүй нэ тий? Байх нь. За юм ч гэсэн энэ гурав хийн. За маргааш тэгээд хүн хэрэгтэй бол маргааш оройд ч юм уу яа. За хэлээрээ заяа. За тэгээд 8:30-аас 9:30 хооронд бас тэр хоорондоо баг ахалж явж байгаа хүмүүс өнөөдөр орой өгөх ёстой юу тэр нэг юугаа? За өнөөдөр мэдүүлэг шиг юм өгөн заяа. Мэдүүлэг шиг юм л гэж хэлээ да. Үндсэндээ манай багийн одоо бидний дундаас яг хідэн хүн нь яг хүйтний оргилд авирах вэ? Авихгүй хүн байна уу? Хоёрдугаар яг ямар хуу туршлагатай хүмүүс вэ гэдгээ одоо мэдүүлгээ өгнө. Тэр мэдүүлгийг манайхнаас хэн үлээж авах боллоо? Сараа, Уянгаа хоёр те. Уянгаа хоёрыг энэ хоёр хүнд мэдүүлгээ өгнө шүү. Заа яг яах ёстой вэ? Одоо хичнээн хүн явах юм бэ гэдэг нь те. Тэгэхээр та нарын багц хэрэгсэл бүх бэлтгэлийг чинь харна. Дээр нь жоохон туршлагач нь ямар уу гэдгийг чинь харна. Хүчтэй ихээ ямар хуу гэдгийг чинь харна. Яагаад гэвэл та нар эндээс шууд авираад шууд буух гэж байгаа хүмүүс шүү дээ те. Тийм учраас эн чинь бас тийм ч амар юм биш. Цагаагийн байдлаас айгүй их олон юм шалтгаалж байгаа. Яг одоогийн урьдчилсан байдлаар цагаагаар бол нэг 27-28 гэдэг л цонх харагдаад байгаа. Гэхдээ өнөөдөр бид нар дахиж мэдээ авч иж харах хэрэгтэй заяа. Өчигдөр жоохон оройтсан те. Өнөөдөр сайхан дулаахан эрт амраад одоо ингэж жоохон хүүтэрнэ гэж маргааш онгоох болоо гэж бодож байна. Тэгээ энд дүүл ер нь дулаан байна гэсэн нэг ойлголт байхгүй шүү дээ. Дулаан хувцастай даагч болохгүй, хоолундаа сайн тохируулна, халуун юм сайн уун, шингийн юм сайн ууж гин. Өндөр төрөөсө халуун бөгөөд шингийн юм сайн уух хэрэгтэй заяа. Тэгээ тэр юмаа сайн ууж гин. Тэрийг мэдээ тохируулж та нар газ плетик юмнууд авчирсан байх те. Тийм юм бити хүүтэн ус хамаагүй угаадаарай. Хүүтэн одоо төрлийн юм идэж угаадаарай. За ерөнхийдөө дандаа халуун чанарын юм идэж ууш шүү. Халуун төрлийн юм. За тэгээд хөлийн баган руу явахаар болвол та нар бас дулаан хувцастай явна. Тэн чинь 3650 700 шахуу өндөрт гарна гэсэн үг. Ерөнхийдөө хай кемпинг төвшөнд очно гэсэн үг байхгүй. Тэгэхээр та нар дулаан хувцастай явах бол маш их салхитай байдгийг. Яг ингээд нэг юм өндөр дэвсэг байхгүй. Маш их салхитай. Тийм учраас ерөөсөө дулаан малгай, бэли, тийм ээ, дулаан күртэг, өдөн күртэг, дулаан өмднөхөд дутууж заасан. Тийм учраас тэгээ харин зүгээр алхалтын гуталтайгаа явж болно. Хоёр таягтай. Ингээд өндөр аавн заяа. Тэрийг өглөө бид нар ингээд нөгөө нээлттэй ажиллагаан дээр далбаад залах үйл ажиллагаан дээр давтаа та нар яг ямар байх вэ гэдгийг байдлаас хараад хэлчихсэн заяа. Ерөнхийдөө өнөөдөр бэлдчихгүй тэр юм аа за. За тийм байгаа. За тэгээд одоо мэдээлэлүүд ингээд нөгөө нэг цагаагаар байдлаас бүх юмны байдлаас болдог учраас ингээ өдөрт нь маргаашийнхаа юмыг хэлж яахгүй болтгоо те. Тэгээс за нөгөөдөр тэгнэгээ хэлчихэд тэр нь дахиад өөрчлөгдчихдөг байхгүй. Тэгэхээр маргаашийн хувьд яг ийм л ажиллагаа байгаа. Тугаа зална, багжаа аавна, тааруулна, өндөр аавна. Та нарын хувьд бол ерөөс ийм л юм байгаа. За өөр асуух юм байна уу? Өглөө та нар 8 цаг цагаа аавна гэдэг чинь боломжийн. Энэ тийм 8 цаг гэдэг чинь Улаанбаатарын 9 цаг шүү дээ. Тийм маш арай тий. Ингээ өдөрөөс нь зодаа хайр өдрөө өрөөтэй атат толмолдын ангаамаа 50 ангаамаа сонгосгоо байгуулж байгаа. Энэ одоогийн арга хэмжээ ихэд бэлэн болсон байна. Энэ одоогийн арга хэмжээ маань бидний одоо төв талах ястай хэсгээр нэгтэй гэж байна. Энэ тав хүн дээр ариун зул уулын спортын майстер. Тийм үү. Дөрвөн жуултай сэргэлэн уулын спортын майстер. Айна ухта Басанжов, уулын спортын майстер. Басанжов төр уулын спортын майстер. Бид уулын өдрөөс тугаан одоо Олимпич одоо мандуулахад одоо бас өөрсдийн хувь нэмэр оруулах нэ. Жамсрангийн баян цагаан Монгол улсын гавьяа цогц урагш олон улсын хэмжээний майстер. Монголын улсын олимпийн орооны хянан шалгах зөвлөлийн дарга Монголын уулзалтын улсын холбооны хүндэт ерөнхийлөгч. Дараагийн ярих юм бол Бадамгар уугтай Гангаама. Монгол улсын гавьяа тамирчин уулын спортын олон улсын хэмжээний майстер Монголын анхны Сэм Саммитер. За дараагийн ярих юм бол Өдсөн өршөг уугтай Батманлай. Уулын спортын олон улсын хэмжээний майстер. За дараагийн юм маань Зорж Балмуудтай Эрдэнэ тогтох уулын спортын олон улсын хэмжээний майстер. За тав хүмүүс уршаага. Бүгний хадаа.
болно ямар. За. За тийш нь өргөн одоо. Дэслэхэ. За. архамане тосгаро Өглөө нартай бүр халуутаад байсан. Тэгэд цас орлоо, бороо орлоо, мөндөр орлоо. Ингээд хахнууд маань харагдахгүй. Тийш нэг малчин гин малчин харагдахгүй юм байна. За энэ хойно бас нэг хэдэн майхан байсан. Өнөөдөр явж байна. Бид одоо 2 дугаар зам дээр хамгийн хол зам дээр байгаа юм шиг байна. Зоглоочаар явах нэ. Ингээд замаараа тус тустай майхан барьцсан. Юм ярилцаалах шиг. Өнөөдөр нэр Невалтай тоогоо барьж байгаа. Тоогооч тусалж байгаа. 저쪽까지 요이되졌다. 가끔서야 태양은 흔들리네. 줄이 안에
За. 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 Бараг 20 салхи намтыг хүлээж нэг 20 орчим минут огсож чинь тэгээ одоо салхи намтахгүй буйдоо гавьяат гангамаа бас 4-р хадан дээрс бууж нэг бид нар 1-р хадан дээр байж байна. За. Тэр байж энэ одоо шийдэл юм шийдэл гарч ирсэн. Тэгээд яагаад гэвэл энэ суустурыг тийм ээ тэрээ зүгээр ихэнхдээ ингээд нэг компани ч юм уу үйлчлэл аваад явж байгаа тохиолдолд энэ суустур юу одоо сая мэтийн одоо би дотороор ачаа өргөж байгаа юм хэлээд ирсэн. Харин энэ нойлын одоо энэ гэлгэрүүдийн одоо энэ буучцад тийм ээ ингээд нэг уутаараа гарчихсан. Тэгээд өөрөө уутаа барьчихад энэ суустур дээр уутаа ингэж байдлаар бицсээр тэгэл энэ бицсэн юугаа өөрөө амын найтайхан дугаар тэмдэг одоо энэ дээр нь одоо та нарын нэрийн бичиж өчтдөг байна. Тэгэл авчаад энэ хатны аль нэг айтайхан тэмдэгтэй газар тавиад явцлаа. Тэгээд тэр суустур уутаа буцаад энэ дээрээ тавиад дээрээс нь бицсаал тэгэл буухад энэ гэлгэр уутаа гацаа өөртөө бууч аваад буучдаг. Тэгээ учир нь энэ гэлгэр уут нь өөрөө байгаль дуустдаг байхгүй юу? Өөрчлөлийнхээ гадна талаас зүүхэн зүүчихсэн чаргатай газар чарган дээр тавихын тавьчихсан. Янз бүр юм. За одоо ингэ байна. Нэрээ бичиж. Энийг ихлэ би авчихгүй.
За нөгөө Палмас дотор батыг яадаг. хамгийн анхных нь усан дээр байна. Эртнийхээ хамгийн анхных ангадагч болж шүү дээ. Би энэ сайхан өндөр ууланда одоо хэрэгжиж байгаа тийм олон улсын жишг. Та нар үзэг болтой хүн байна уу? Би нөгөө энэ дэр нэр бичсэн мастер магтагч болохоор Бол байгаа. Гарах уу? авлаа. бат. Өрсөлдөж их байдаг. Баярлаа. Oh, thank you. Манай. За ингээд 3700 дээр хөнөдлөхөө дээр майхан дотроо оройн явал Гомтой шүү. Ингээд тасгаван. Харисны 7:35 бид нар 3-аас 2:30-аас босоод цаагаар сайхан бисмэл 3-гээр дайралт хийж бодож исэн гадаадсаа шуураад хархан уулмамч гэсэн удаарааднаас ер нь хэцүү байх шиг удаараад сая ирсэн 3 дуурайд цаашаа битүү байна л гэж үлдэгээл хэвтэж байна цаагаар сайхан бисмэл дайралтагийн тэгтээ одоо бэр гарч хонсон чинь уруулны энэ хоёр тал ингээд хавтаа тагнаас ингээд хавтсан юм шиг тийм болт юм байна. Бурхан минь цагаар сайхан болоод хэлэх шуудахгүй болчихвол төрлөгөө бичлэх гэсэн даа гэж штэ. Яа. Үнээр болохгүй бол тэгэл бид нар ямар цагаарыг сэлэх шуурга цас борог удирдах штэ. Тэгэл буцсан даа. Шийдвэр гаргах ганцхан хүн байдаг. Энэ бол гайдууд байдаг. Тэгээд тэрний дээр ямар ч хүн байх ёстой. Тэр нөхцөлд гайдууд бол яг нэг нөхцөлд гайдууд шууд буух шийдвэр өгдөг. Гэтэ энэ удаад 38 хүн байгаа. Дээр нь бас бидний зориг байгаа учраас бас та бүхний шийдвэрийг та бүхний саналыг гомдлыг
одоо 4220 дээр байна. Энэ хорнотын цагаар 11 цаг болж байна. Нүрэ харагдаад байна шүү. Үгүй яатаж болохгүй. Ачаа нэг юм бураа. Нэг юм бураа. Нэг юм бураа. Доор очингууд дамбар хэлээрээ за. Дамбар төлөөс чи очин тий. Би энэ олсыг бүхэн бөөнгөт эндээс шууд тавиад шууд өмчин заа яваа. Замаас нь аваад бураан шүү за. Доор байна уу? Бор байна уу? Доо бор тэр явцсан байна тий доор. За одоо та хоёрын олсыг байгаа. Үрээд яваа. За яваа.
Юу талаа гарах гэсэн юм уу? дандаа энэ талд хүмүүстэй Аа, бүх үйлдэл заяа. Доошоо харж тонгоож үүдгийг бол тонгороод яваад байна шүү дээ. Аха. Дандаа дээшээ харж байгаа карби ямар нэг юм хийгээд. Аа. Тэгээ төвч наахтаа. За яваарай. За чи юу дээр гарах. Багаараа та бүхэндээ хамтдаа энэ одоо хайрны албад төр битээ ийм амтан сайхан боломж өнөөдөр бий болжээ. Өнөөдрийн 50 дахь хавьд маань одоо энийг амжилттай болгоход маш их тус дэм болсон маш олон хүмүүсийн хүч тус дэмээр өнөөдөр одоо энэ амжилттай хийгдлээ. За тэгээд ивент гэсэн Апу компани, за тэгээд тусад дэмжсэн зохион байгуулалт хороо, за бусад энд оролцсон та бүхэн дээр нь одоо энэ цагаан голын хамт олон миний одоо энэ тэмээлчд, портрууд, гайдууд, замын лидерүүд бүгдөө ингээд өнөөдөр бидний ажиллаж байгаа. Өнөөдөр 2020 оны 7 сарын 30-ны өдөр 30 хүн өнөөдөр оргил дээр гişлээ. Би сайн энд оргил дээр гიშгээгүй ч гэсэн та нарын автод дээрийн зах мушиг энэ арын бүх ажлыг чинь амжуулж ирсэн тогооч нар тийм ээ найз нөхдөд багийн чинь арын гişүүд энэ бүх хүмүүсийн хүчтэй бас байсан хамгийн сүүлд өчигдөр орой бидэд хүчтийнхээ өгөх гэж холбоогоор тийм ээ оройжингоо биднес эх орны тухай ээжийн тухай уул усны тухай дуунууд дуулж өгч ирсэн эндээс тэгээ хүчтэй байгаараа мундаг одоо чадна шүү гэдэг энэ өрөөг дандаа юу үгүй бидний ард байж хэлжээсэн. Тийм учраас одоо энэ бүхний чинь одоо хүч тийм ээ мөн одоо шинжин бидэд хоо зөөж ирчгээ цэсэн шуургаж ирж хоо зөөж ирсэн манай портрууд байна. Энэ одоо энэ бүх хүч хөдөлмөрийн үр дүн өнөөдөр гарлаа. Та бүхэндээ халуун баяр хүргье. За ингээд Атадон богдын 82 гэх хүүтэн ууланд 50 дахь авиралтай амжилттай хийсэн Гангаамаа гавьяатай бүгдээрээ чин сэтгэлийн халуун баярыг хүргье. За батралтаа бүгдээрээ халуун баяр хүргье. Зургийг мөнгөсөн эзэн хаан даам хүргье. Зургийн өнөрлөж өсгсөн жижиг даам хүргье. Зурайсан зам төгтсөн ачаад багш нар таам хүргье. Зүүн дөрөм солигдсон. Бацхан битэн хүргье.
зүг-зүгийн хиймэрлэг уучлал та бүхэндээ хүргье. За ингээд алтай та бүхэндээ өнөөдөр авиралтанд одоо авирсан баг хамтанд басан цаадаас ёслын ажиллагаа эхлэх гэж байна. За тэгэхээр та бүхэн мэдж байгаа өнөөдөр хүүхэд наснаас эхлээд өнөөдрийг хүртэл энэ уулын спорт гэдэгт одоо энэ их тоонд анхаж орсон цагаас хойш 89 оноос идэж одоо би 31 жил болж байна. 31 жил ууланд авирсны 20 одоо 98 оноос чи 22 жил натад бүгдээ авирсан байгаа ба 22 жил. Тэгээ 22 жилийн хугацаанд би 66 удаагийн оролдлогыг хийж өнөөдөр 50 удаа оргил дээр гიშгэлээ. Тэгэхээр миний хувьд одоо 100-ийн тав гэдэг чинь бас их л тоо санагдаж байна. Тэгээд үнэхээр бас 20 жилийн хөдөлмөр энэ үр дүн юм аа гэж бодож байна. За одоо би баталжаа гардуулъя. Тэгэхээр баталж өхийн өмнө нэг юм одоо танилцуулсан юм аа. Би энэ 50 дахь авиралтандаа зориулж ийм одоо ингэрийн тэмдэг хийлгэсэн. За энэ тэмдэг бод цэвэр цагаан мөнгөөр хийсэн 925-ын сольцтой 4.5 грамын жинтэй. За өөр юу юутай чи. За тэгээд хүйтэн 4374 Fifth Columbine гэсэн ийм одоо бичгтэй хүйтэн одоо уулын дүрстэй ийм одоо цалин цагаан мөнгөн тэмдэг хийлгсэн юм аа та бүхэндээ зориулж. За энийг та бүхэндээ одоо ингээд бүгдөө хадгална. За хамгийн эхлээд манай замын лидер Сүүсэнжиний мастер Монголын 8000 чуулчин Үлзий оршихын Батмандаа
Ингээ би нэг тарах. Хоёр замын амьдчиндаа баяр хүргэе. Багийн гişүүд өнөөдөр бэс кемпээр цэвэрлээд тэд та нар харсан байхтай хідэн шуудаа хог өнөөдөр бэсийг цэвэрлээд хийцэн байна. Дээр самбраа усгцсан, гараг бах, угаатураа суулгацсан үнэхээр их ажилласан байна. Энэ та бүхэндээ маш их баярлалаа. Баяр хүргье. Арын бүх ажлыг амжуулчихсан байж бид нар хүргэсэн чинь энэс илүү туслах гэсэн хаач байхгүй шүү. За ингээд сайхан амраа маргааш өглөө 5 цаг бас 6 цаг гэхэд эндээс хөдөлцгөө шүү. Энэ баяр зүгтээ юу вэ? Хүүхдүүдэд дагуулдаг. За өнөөдөр 8 сарын 1-ний өдөр орон нутгийн цагаар 6:30 болж байна. Бид нэр Цингис сумын нутагт цагаан голын нэмж дээр ирээд байна. Энэ авиралт үйл ажиллагааны хаалт болох гэж байна. Бүх авиралт нь тэгээд спортын арга хэмжээнүүд болно. Хүүхдүүдэд бэлэг өгнө. Ахмадуудаа хүндэтгэл үзүүлнэ гэсэн ийм үйл ажиллагаанууд байна. Тэгээд 50 дахь авиралтын маань үйл ажиллагаа өнөөдөр хаалтаа хийгээд дуснаа. Найз нөхөд ийхүү одоо хамтдаа тууцхан ажиллах эсрэг үйл ажиллагаанд оролцож байгааг та бүхэн харж байгаа ба. За та бидний эдийн танилцуулсан Монгол улсын гавьяа тамирчин дэлхийн зулай төл тавьсан анхны Монгол хүн Одовдорчин өсөх хоёр хүн одоо тууц ажиллах эсрэг үйл ажиллагаанд оролцож байна. За та бүхэндээ баяр хүргэе, амжилт хүсье. Жайлау көңілім кең қазақпын.
Ел қазақпын, ырысым сай, нұр жері, кең қазақпын. Мен қазақ. Ингээд Монгол Улсын авиа тамирчин уул спортын олон улсын хэмжээний мастер Ганgamаг авиатын маань их сайхан баяр наадамд аймгийн нэмэх начин сондой дөрүүлж аймгийн зан баасан зөвцөрлөө баяр хүргье. Nick Ned is better.